тэгээ бүгдээрээ хамтдаа эзний үгийг хуваалцахаасаа өмнө товчхон залбирая те. Үнэхээр эзний үгнээс суралцах үед бас бидний зүрх сэтгэл эзнээс ирэхтэр ойлголтыг авч бас өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө бас зүрх сэтгэлдээ хүлээж авахын төлөө бүгдээр товчхон залбирцгаая. Эзэн минь таньдаа энэ гайхалтай цагийг эзэн минь өргөж байна. Тэгээд таны тэр ариун бичээсээр бичсэн энэ үгийг бид хамтдаа судлан хуваалцахад та бас бидний зүрх сэтгэлд өөрийн хэлэх ёстой хэлхийг хүссэн тэр үгөө бас өгөөрэй эзэн минь. Бас та бидний зүрх сэтгэлд бас өнөөдөр гимшигтэй гимшил байгаа бол гимшлэр бас дүүргэж өгөөж таньсаа гуйж байна эзэн минь. Тэгээд үгийн цагаа танд даатгаж байна. Эзэн Есүс Христосийн нэрээр бид хамтдаа залбирлаа. Амен. За тэгээд өнөөдрийн маань миний та бүхэндээ хуваалцах эзний үг бол хайрын улмаас нэгүслэр биелсэн амлалт гэдэг ийм сэдвтэй гэх юм уу нэртэй гэх юм уу би ийм нэр өгсөн. Тэгээ Библиэр бол ингэж бичээгүй. Би хараа уншаад яг ийм гарчиг байх юм бол яг зохих юм байна гэж бодоод ийм нэр өгсөн байгаа. Тэгээд Ром номын 4-р бүлгийн 1-ээс 25 бүгдээр өнөөдөр судлах болно. За тэгээд судлахын өмнө болохоор та бүхэндээ бүгд Ром номоор аялж байгаа шүү дээ. Тэгээд та бүхэндээ товчхон сануулгах үүднээс ер нь Ром номын 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг дээр яг юуны тухай ярьсан юм бэ гэдээ бүгд товчхон санацгаая. Тэгээд би өөрийнхөө энэ бичсэн яг тэр товчхон зүйлийг та бүхэндээ хуваалцах бүгд эргүүлээ санацгаая. Бүгд Ром номоор аялж байгаа шүү дээ. Тэгэхээр Ром номын 1-р бүлэг дээр нь болохоор Паул Ром дахь чуулганд очиж үйлчлэх ямар хүсэлтэй байгаагаа бичсэн те. Ромд еврей болон еврей бус итгэгчнэр ингээд шинэ чуулган байгуулагдсан байгаа байхгүй юу. Тэгээд Паул болохоор тэнцээ очиж чадахгүй байгаа. Тэгээд ямар хүсэлтэй байгаагаа яг энэ захиагаа бичгтээ ихэнх хэсэгт яг бичиж эхэлсэн байгаа. За мөн сайн мэдээний утга учир агуулгыг дахин сануулсан байгаа. Сайн мэдээ гэж яг юу юм бэ? Ямар утга учиртай юм бэ? Ямар үн цэнтэй юм бэ гэдгийг дахин сануулсан байгаа 1-р бүлэг дээр. За мөн хүмүүсийн гэмт чанар нь ямар эдгэршгүй юм бэ гэдгийг сануулсан. Хүмүүс хичнээн зүрх сэтгэлдээ одоо гим нүгэлтэй сайныг үйлдийг ээдэж хичээгээдэж яг яагаад чаддгүй юм бэ те? Ямар их одоо харахгүй юм бэ гэдгийг бас 1-р бүлэгтээ сануулсан байгаа. Товчоод юм бол Ромын 2-р бүлэг дээр болохоор Бурхан шудраг мөн үүнийхээ дагуу бас шүүх тухай бичсэн байгаа. Бурхан бол шудраг бурхан. Яг тэр шудраг шигээ бүх хүмүүсийг шудрагаар шүүх болно гэдэг тухай. Мөн бас юудэчүүд ба хууль үүний талаар яг ярьсан байгаа те. Еврейчүүд гэж еврей хүмүүсийн одоо яг давуу тал болон хуулийн одоо давуу тал хуулийн тухай ярьсан байгаа. За Ром номын 3-р бүлэг дээр болохоор Бурхан хий хоосон еврей үндэснийг сонгоогүй тухай бас бичсэн байгаа. Яагаад еврей үндэснийг энэ олон бүх дэлхий дээр байгаа энэ олон үндэснүүдээс яагаад еврей үндэснийг сонгосон юм? Яагаад монголчуудыг сонгоогүй? Яагаад орсуудыг сонгоогүй юм ч гэдэг юм үү те? Яагаад еврей үндэснийг заавал сонгосон юм? Та бүхэн бас өөрсдөөс ингэж асууж ирсэн баг те? Яагаад энэ олон үндэстэн байхад яг тэр еврей үндэснийг сонгосон гэдэг. 3-р бүлэг дээр энэ тухай ярьсан байгаа. Мөн 3-р бүлэг дээр болохоор Бурхан хүн төрлөختнийг аврах мөн хамгийн төгс аргын тухай ярьсан байгаа. Одоо 3-р бүлгийн төгсгөл хэсэгт өнгөрсөн 7 хоног Тамирын ахлагч маань номлосон шүү дээ. Тэгээд зөвтгөлийн тухай ярьсан шүү дээ. Зөвтгөл бол тэр хамгийн чухал статус. Тамирын ахлагч маань ярьсан шүү дээ. Яг тэр зөвтгөлөөр дамжуулаад яг юу болоод байгаа? Яагаад бид нэр зөвтгөж байгаа? Яаж зөвтгөгдсөн? Тэр зөвтгөлийнхээ үндэс нь юу юм талаар те Тамирын ахлагч маань хуваалцсан. Энэ бол мэдээж Ром ном нь болохоор нэлээд хүнд ном, теологийн одоо хүнд агуулгуудыг өөртөө агуулсан. Теологи гэдэг чинь одоо яг үндэс суурь зарчим нь юу юм бэ гэсэн үг шүү дээ. Ер нь бол энэ яг үндэс угсаа зарчим нь яг юу юм бэ? Яг юуны тухай ярьж байгаа юм бэ? Энэ үний юм уу худлаа юм уу? Хаанаас ихтэй ингээ те. Тэгэхээр 3-р бүлгийн төгсгөл хэсэгт маань Тамирын ахлагч маань яг тэр зөвтгөлийн талаар ярьсан байгаа. Бид нэр ямар ч найдваргүй байсан хүн төрлөختөн яг юуны улмаас зөвтгөгдөөд зөвхт болоод Бурхантай эвлэрсэн юм бэ? Яаж энэ статусыг авсан бэ тухай Тамирын ахлагч маань номлосон байгаа. За одоо харин өнөөдөр болохоор би та бүхэндээ Ром номын 4-р бүлгийг хуваалцсан. За одоо эхлэхийн өмнө бүгд хамтдаа уншицгаая. За 1-ээс 25 дугаар ишлэл нэлийн урт ишлэл байгаа. Тэгээд та бүхэн маань би та бүхэнд уншаад ингээд та бүхэн маань давхар бас Библиэс уншиж олно. За тэгээ хамтдаа уншицгаая. Тиймд
мах бодороо өг маань болсон Авраам юуг олсон гэж бид хэлэх вэ? Хэрв Авраам үлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш. Бичвэр юу гэдэг вэ гэвэл Авраам Бурханд итгэсэн, үүгээр нь түүнийг зөв тооцсон гэдэг. Ажилтг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог. Харин сүсэг бишрэлгүй хүнийг ч зөвтгдөг тэрээр үйлдэггүй боловч өөрт нь итгэдэг нэгний итгэлийг нь зөв тооцдог. Түүнчлэн бас үйлсгүйгээр Бурханд зөв гэж тооцогдсон хүний тухай зөв гэж тооцогдсон хүний эвэгцнийг Давид ёс бус явдал нь уушлагдаж нүглүүдэн дадлагдсан нэгэн юутай ерөөлтэй. Нүглийг нь эзэн үл тооцох тэр хүн ерөөлтэй гэж бичсэн байна. Есүс тэгвэл энэ ерөөл нь хослуулсан хүмүүст хамаатай юу? Эсвэл хослуулаагүй хүмүүст хамаатай юм уу? Учир нь бид итгэлээр нь Авраамыг зөв тооцсон гэж ярьдаг. Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хослуулсан байхдаа юу? Эсвэл хослуулаагүй байхдаа юу? Хослуулсан байхдаа бус, хослуулаагүй байхдаа юм. Авраам хослуулаагүй байх үедээ итгэлийнхээ зөвийн тамгаар хослын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хослуулалгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж тэднийг зөв тооцоолохын тулд ингэжээ. Мөн бидний эцэг Авраамд хослолоос өмнө байсан итгэлийн мөрөөр мөшгөж хослуулсан хүмүүст хослолын эцэг болов. 13-аас Авраам болон үр удам нь ертөнцийг өвлөгч болох амлалтыг хуулиар бус харин итгэлийн зөвлөөр хүртжээ. Хэрвээ хуулиар байгсад өв залгамжлагчид юм бол итгэлэн талаар амлалт нь хүчингүй болгосон билээ. Учир нь хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль үгүй байна, тэнд бас зөрчил гэж үгүй. Тиймээс нэгүслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үрд зөвхөн хуулийн үр удам төдийгүй мөн Авраамын итгэлийн үрдж баталгаатай байх юм. Авраам нь үхэгсдийг амьлуулагч, байхгүй байгаагаар нь дуудагч, өөрийн итгэсэн Бурхны өмнө бид бүгдийн эцэг юм. Энэ нь би чамайг олон үндэсний эцэг болгосон гэж бичигдсэнчлэн ажээ. 18 дээрээс найдварын дээд найдвараар тэр итгэсэн бөгөөд үр удам чинь ийм олон болно гэж урд нь айлцсан ёсоор түүнийг олон үндэсний эцэг болгосон юм. Тэр 100-аад наслсан тул биеийн нэгэнд үгширснийг болон Сарагийнх нь умааж үхтэн босныг мэдсэн хэдий ч итгэлээр доройтсонгүй. Бурхны амлалтын талаар тэрээр үл итгэн тэнэгэлцэх бус. Харин итгэлгээр хүчрхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөж амлснаа биелүүлэх чадвартайд нь бүрэн итгэж байлаа. Тиймээс итгэлээр нь түүнийг зөв тооцсон ажээ. Тэр ийм тооцогдсон гэсэн зөвхөн түүний тухай бичсэн биш. Эзэн Есүсийг маань үхэгсдээс амьлуулсан түүнд мөн итгэх бидний төлөө билээ. Бидний хилэн цэс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвтгөхийн төлөө амьдсан юм аа. Амен. За бүгдээ хамтдаа уншлаа те. За тэгээд бүгдээ 1-ээс 25 дахь ишлэлийг дараах 4 ойлголтын хүрээнд та бүхэндээ хуваалцах болно. Энийх нь болохоор сонгогдсон ард түмэн итгэлээр зөвтгөгдсөн. Хоёр дахь нь Авраам итгэлийнхээ хувьд бидний ч өв эцэг. Гуравдугаар нэгүслийн учир итгэлээр биелсэн амлалт. Нэгүслийн учир итгэлээр биелсэн амлалт. Дөрөвдүгээр Есүс Христ ба Бурхны хайранд байна. За тэгээ бүгдээ цаашаа явцгаая. За тэгээ бүгдээ харах юм бол Пол энэ дөрөвдүгээр бүлэг дээр юу гэж хэлж байна гэх юм бол шууд Авраамын тухай яриад хэлж байгаа шүү дээ. Өмнөх 3 дугаар бүлгийн төгсгөл дээр Тамирын ахлагч номлосон те зөвтгөлийн тухай, гинт сайн мэдээний тухай ярьж байгаа байхгүй юу? Хүн төрлөختөө ингээд бодоод исэн чинь ямар ч найдваргүй ерөөсөө авралын ямар ч найдвар байхгүй. Зүрх сэтгэл нь авах юм байхгүй. Бүр ингээд уг үнсээр ямар ч тийм найдвар авахгүй аврагдах. Өөртөө хичээгээд ч одоо сайн үс хийгээд ч Бурхныг дагъя гэж дагаж чадхааргүй тийм чадваргүй. Тийм тухай одоо хэлж байгаа. Еврей үндэстэн ч ялгаагүй, харь үндэстэнгүүд ч ялгаагүй. Харь үндэстэнгүүд гэж юу? Еврей үндэстнээс бусад үндэстнийг л ерөөсөө харь үндэстэн гэдэг байгаа шүү дээ. Манайхан мэдж байгаа тийм. За тэгвэл Пол болохоор 4-р бүлгийн эхнээс ахуулаад шууд тийм мах бодороо өг маань болсон Авраам юуг олсон бэ гэж хэлж байгаа. Тэгэхээр Пол Ромд байгаа чуулганд Ромд ч одоо харь үндэстэнгүүд болон еврей үндэстэн хоёулаа цуг байгаа байхгүй юу? Ингээд янз бүрийн итгэгч нар. Нэгтлийнхэн хэсэг нь болохоор нэгтлийнхээ одоо энэ хэсэг нь болохоор ингээд өөрсдөө яг Бурхан угаасаа л яг Библиэр бичгтээ тэр үндэстнийг яг бүр эхнээс нь ахуулаад сонгосон гэсэн тийм ариун ард түмэн ингээд өөрсдөө яг итгэж байгаа бичээс дээр үл бичсэн байгаа тэр ард түмэн. Энэ хэсэгт нь болохоор яг тэрэнд хамрагдаж чадаагүй дэлхийн өөр бусад үндэстэнгүүд. Тэгвэл гол тэр хүмүүс надад хандаж тэр цагийг бичиж шүү дээ. Тэгвэл мах бодороо өг маань болсон Авраам юуг олсон гэж бид бодох вэ гэнэ.
Тэгэхээр шууд өөрийнхөө өвөг эцгийн тухай ярьж эхэлж байгаа. Тэгэхээр еврей үндэсний тухай ярьж гэсэн үг байхгүй юу? Бурхны одоо сонгосон ард түмний тухай. За тэгээд Авраамын тухай ярихаас өмнө Авраамын тухай товчхон яг Авраам гэж хин юм бэ бүгдээр харцгаая те. За Ноо болон түүний гэр бүлийнхэн ихшүүлтээс үлдсэн цорын ганц хүмүүс байсан. Тэднээс газар дэлхийн бүх үндэстэн бий болсон бөгөөд Авраамын уг гаруул нь бол за Авраамын одоо эцгүүдийг дурдчихж шүү дээ. Ноогоос эхэлж байгаа. Яагаад ноогоос эхэлж байна гэх юм бол та бүхэн мэдж байгаа л. За Ноо болон түүний гэр бүлийнхэн дэлхийг бурхан усаар шүүж байгаа тий. Бүх амьтад, бүх хүн төрлөختнийг усаар шүүгээд бүгднийг ингээд цэвэрлж байгаа. Цэвэрлж байгаа гэдэг маань бүгднийг ингээд устгаж байгаа гэсэн үг ерөөсөө. Яагаад устгасан бэ гэхээр дэлхий дээрх тэр гэм нүгэлтэй бүр ингээд дүүрээд бүр ингээд халиад бүр аврах бүр ингээд бүр ямар ч бүр авъя гэсэн чи ямар ч хүн байхгүй болж байгаа байхгүй. Тэгвэл гол бурхан бүгднийг ингээд шийтгээд усаар үер болгоод бүгдийг устгаж байгаа. Харин Ноо болон түүний гэр бүлийнхэн бурхан дуулууртай мөн бурханаар сонгогдсон учраас амьд үлдэж байгаа. За тэгэхээр Ногийн удам Авраамын удам Ноо гэдэг хүн байсан байна. Ноо 3 хүүтэйсэн. Шем, Хам, Яфет гэдэг 3 хүүтэйсэн. Би тэгэхээр зөвхөн Авраамын эцгүүдийг л дурдж байгаа шүү. Тэгэхээр олон хүүтэй байсан энэ хүмүүс. За Ноогоос эхлэе Ноо, тэгээд Шем, Арпахшад, Шела, Ебер, Пелег, Реу, Сэрүг нь болохоор Нахорыг, Нахор нь болохоор Тераг төрүүлж байгаа. Тера нь болохоор 3 хүүхэдтэй. 3 хүүтэй. Тэр нь болохоор Авраам, Нахор, Харан гэдэг. За харин Авраам нь болохоор 2 хүү одоо Исаак, 2 хүү биш ээ. Авраамын дараа болохоор Исаак, Яаков гэдэг. Яаков нь болохоор Израиль гэдэг нэртэй болоод тэгээд Египтийн дараллаас нэг үндэстэн болж гарч ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Авраамаас Израиль гэдэг үндэстэн үүссэн л гэсэн үг. Яг үгээрээ. Авраам гэдэг нэг хүнээс Израиль гэдэг бүхэл бүтэн юм том үндэстэн үүссэн л гэсэн үг. За тэгэхээр Пол энэ ч юу ярьж байгаа юм бол бүхэл бүтнээр еврей гэдэг үндэстний эцгийн тухай шууд яриад эхэлж байгаа байхгүй. Тэгвэл бидний өвөг эцэгтэй бурханаар сонгогдсон еврейчүүд бидний өвөг эцэг энэ бичээс дээр юу гэж бичигдсэн юм бэ гэдээ эхэлж байгаа байхгүй. Яаж хоцлуулсан, яаж тэр зөвтгөгдсөн гэдэг тэгж эхэлж байгаа. Тэгэхээр Пол юугээрээ юу хэлхийг хүсэж байна гэх юм бол тэр бичээс дээр ч гэсэн тэр уг гаруул дээр ч гэсэн бидний өвөг эцэг болох Авраам яг тэр зөвтгөлөөр итгэлийн зөвтлөөр бурхан дээр ирсэн юм а гэдгийг яг сануулахын тулд яг энэ үгээр хэлж байгаа байхгүй. Яг үл энэ чинь еврейчүүд сууж байгаа, харь үндэстнүүд сууж байгаа. Тэр хүмүүст ингээд хэлж штэ тэ. Тэр теологийн тэр гол ойлголтыг хэлж штэ. Авраамд бол хэрхэн аврагдсан юм бэ гэдэг. За Авраам бол за ийм хүн байсан байна. За тэгээд бүгд цаашаа явцгаая. За эхний ойлголт болохоор та бүхэнд өгөхийг хүсэл болохоор сонгогдсон тэр ард түмэнч итгэлээр зөвтгөгдсөн. Тэгвэл бурхны сонгосон тэр еврей гэдэг ард түмэн хамгийн анхны тэр сонгогдсон ард түмэн. Та нар бодоод үзтээ хамгийн анхны сонгогдсон ард түмэн мэдээж чухал байж таарна шүү дээ. Яагаад бурхан заавал тэр еврей гэдэг үндэстнийг сонгосон юм? Яагаад өөр үндэстнүүдийг сонгоогүй юм? За тэгэхээр Эхлэл номын 15 дугаар бүлэг дээр тэр Авраам гэдэг хүнтэй бурхан гэрээ байгуулж байгаа. Одоо бурхан Авраамыг дуудаж байгаа. Израилийн одоо өвөг эцэг гэсэн үг шүү дээ. Израиль гэдэг үндэстэн бий болохоос өмнө тэр өвөг эцэг болох Авраамыг дуудаад би чамтай гэрээ байгуулъя гэд. За 15 дугаар бүлэг дээр Авраамтай би чамайг чиний өр удмыг энэ Тэнгэрийн одод шиг чи яа Тэнгэрийн одыг тоолж чаддаг бол тоол. Яг юун шиг би ингээд чиний өр удмыг бүр ийм их болгоно гэд Авраамыг дуудаж байгаа. Тэгээд Авраам болохоор бурхан ингээд амлаж штэ би чиний өр удмыг Тэнгэрийн од шиг болгоно. Би чамаар дамжуулаад чиний өр хүүхдүүдээр дамжуулаад газар дэлхийн бүх үндэстэн овгийг ивэж өрөөх болно. Чиний тэр үндэс угсаагаар чинь дамжуулаад бүх газар дэлхийн үндэстэнгүүд аврагдах болно гэж хэлсэн. Тэгсэн чинь Авраам бурхны тэр хэлсэн үгэнд яг яаж гэж асуугаагүй бурхнаас. Яаж би хараагүй зүйл би энэ бүхнийг яаж харах юм бэ гэд тэ. Асал надад хүүхэд байхгүй ч би хүүхэдгүй ээж яаж
надад хүүхэд байх байх чи яаж миний одоо үр удам ингэж газар дэлхийд дүүрэх юм бэ гэж асуугаагүй. Харин яг энэ үгийг Бурхан хэлэх үед Авраам зүгээр л итгэсэн. Тэгээд яг энэ итгэлээр нь Авраамыг Бурхан зөв тооцоо гэж бичсэн байна. За тэгээд мөн дараад нь болохоор үүсгүй атлаа нүгэл нь уучлагдаж зөвхт болсон хүний тухай Давид бичиж үлдээсэн тухай гарч байгаа юм. 7 дугаар эшлэлээс ёс бус явдал нь уучлагдаж нүглүүд нь даалгдсан нэгэн юутай өрөөлтэйгээ нүглийг нь эзэн үл тооцох тэр хүн юутай өрөөлтэй гэж байна. Пол дахиад хуучин гэрээнээс иш татж байгаа байхгүй юу? Одоо еврейчүүдийн юм тий. Бидний дээр бичсэн бичээс дээр ч гэсэн ингэж бичсэн байгаа. Ёс бус нь уучлагдаж нүглүүд нь даалгдсан нэгэн юутай өрөөлтэй вэ гэдэг. Энд чинь болохоор ямар ч үүс хийгээгүй те авралынхаа төлөө аврагдахын төлөө ямар ч үүс хийгээгүй хүн аврагдсан байгаа байхгүй яг энэ бичээс дээр болохоор нүглийг нь эзэн үл тооцох тэр хүн юутай өрөөлтэй вэ гэдэг. Ерөөсө гимшээчгүй эсвэл ямар ч сүсэг бишрэлгүй те бурхныг хайдгүй ч юм уу те бурхныг ирж хайдгүй зүгээр л одоо за юу бодъё л да бүгдөө одоо энэ цаг мөчид бол этист хүмүүс байгаа шүү дээ те юунд бурханд итгэдэггүй ямар нэгэн тийм шинжлэх ухаанд итгэдэг ч юм уу те бурхны ер нь эсрэг үзэлтэй гэсэн бурхан байдаг. Тийм хүн байсан ч гэсэн хэрвээ бурхны тухай сонсоод, библийн тухай сонсоод хэрвээ итгэвэл тэр хүнийг зөвхт олгоно гэж байгаа байхгүй. Хичнээн гин нүгэлтэй байсан ч гэсэн ямар ч буруу зүйл хийж исэн гэсэн те. Бас нэг жишээ бүгдээр хамтаа дурдъя л да. Есүс загалмаа дээр цовдогдох үед хоёр хүн хоёр талд нь зэрэг цовдогддог штэ. Хоёулаа гин нүгэлтэй. Есүс харин ганцаараа гин нүгэлгүй. Тэр хоёр хүн болохоор нэг нь Есүс танд юу гэж хэлдэг вүлээ? Хэрвээ та үнэхээр л Бурхны хүү юм бол наа загалмаа дээрээсээ өөрийгөө авраачаа гэж хэлж байгаа. Нөгөө хүн нь болохоор тэ эзэн Есүс та өөрийнхөө хаанчлалд орохдоо намайг санаарай гэж хэлж байгаа байхгүй юу ерөөсөө. Тэр хүн болохоор тэр загалмаа дээр цовдлогдохоос өмнө ямар амьдралаар амьдарч ирснийг бүгдээр бодоод загалмаа дээр цовдлогдох хэмжээний амьдарч ирсэн гэж гим нүглээр дүүрэн амьдарч ирсэн байхгүй юу. Тэгээ яг тэр загалмаа дээр цовдлогдоод үххийнхаа өмнө эзэн Есүст итгэж байгаа байхгүй зүгээр л итгэж байгаа. Ямар ч үүс хийгээгүй. Амьдралынхаа туршид аврагдах ямар нэг юм хийгээгүй. Сайн үүс ч гэдэм те хиний нэг аварсан ч юм уу гинүүл хол явсан ч гэх юм уу тийм байхгүй. Зүгээр л яг тэр үхийнхаа өмнөх мөчид л Бурханд итгэж байгаа. Есүст итгэж байгаа. Тэгээд эзэн Есүс юу гэж хэлдэг вэхээр өнөөдөр чи надтай хамт Тэнгэрийн хаанчлалд байх болно гэж хэлж байгаа. Юус аврал ерөөсөө л юм. Тэгэхээр энэ зүйлийн тухай Пол багш яг энэ захааны эхний хэсгээр бичиж байгаа байхгүй. Авраам ч гэсэн ямар ч үүс хийгээгүй мөртлөө зүгээр Бурхны өгсөн амлалтанд итгээд яг тэр итгэсэн итгэлээрээ зөвхт гэж тооцуулсан гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд мөн Давид хааны бичсэн тэр дуулал гэдэг ном дээрээс бас иш татж байгаа тийм. Энэ дээр ч гэсэн хуучин гэрэн дээр ч гэсэн ёс бус явдал нь уучлагдаж нүглүүд нь даалгдсан нэгэн юутай өрөөлтэй бай. Нүглийг нь эзэн үл тооцох тэр хүн өрөөлтэй гэж яг хуучин гэрэн дээр бүр ийм зүйл бичигдсэн байгаа байхгүй. Бурхан нүгэлтэй хүн бүрийг заавал одоо шийдэгдэхээс илүү одоо заавал тамд оруулах юм уу гэсэн нэг тийм асуулт байна шүү дээ гим нүглүүлсэн. Тэгэхээр энэ ишлэгийг харах юм бол хуучин гэрэн дээр ч гэсэн хэдий муу хүн байсан ч гэсэн хэдий сүсэг бишрэлгүй хүн байсан ч гэсэн Бурханыг хайдгүй хүн байсан ч гэсэн хэрвээ Бурханы хэлсэн үгэнд Бурханы хэлсэн амлалтанд би итгэх юм бол тэр хүн зөв тооцоолно. Ерөөсө итгэх нь хангалттай гэж байгаа байхгүй яг энэ дээр. За тэгээ бүгд хамтаа цаашаа явцгаая. За хоёр дахь чухал ойлголт. Авраам итгэлийнхаа хувьд ч бидний эв үгцэг. За тэгэхээр уншия бүгдээрээ. Авраам Бурханы амлалтанд итгэсэн учраас зөв хэмээн тооцуулсан. Үүний нэгэн адил бид сайн мэдээг сонсоод итгэлээр хүлээн авч Бурханы хийсэн үйлсэд итгэсэн учраас өөрсдийгөө аврагдсан гэж итгэдэг. За энэ юуны тухай хэлж байна гэх юм бол Авраам би чамайг агуу үндэстэн болгож чамаар дамжуулаад бүх үндэснийг аварна гэсэн чи итгэсэн тийм үү? Бид нар харин өнөөдөр юунд итгэсэн бэ? Бид нар Есүст итгэсэн тийм. Бид нар Есүсийг загалмай дээр цовлогдож байхад нь харсан уу? Би л хараагүй. Та нар харсан уу? Хараагүй тийм. Хин ч хараагүй. Учир нь 2000 жилийн өмнө цовлогдсон шүү дээ. Гэхдээ бид нар энэ тухай Библи дээрээс уншиж байгаа. Тэгээд
загалмай дээрх тэр цус загалмай дээрх тэр золиос бидний тэр гим нүглийг цайруулсан байна гэдэгт бид нэр яаж байгаа? Итгэж байгаа тийм. Итгэж байгаа. Яг энэ итгэж байгаа итгэлээрээ бид нэр Авраамтай адилхан болж байгаа байхгүй. Бид нэр итгэл бишрлийнхээ хувьд Авраамтай нэг. Тийм учраас итгэлийнхээ хувьд бол бид нэр Авраамын үр хүүхдүүд болж тарж байгаа байхгүй. Яагаад үр хүүхдүүд гэж би нэрлэж байна гэх юм бол Авраам бол итгэлийнхээ хувьд хамгийн ихэнд сонгогдсон хүн шүү дээ. Бид нэр ингээд хаашаа цаг хугацааныхаа дараа хаашаа явж байгаа. Тийм учраас бид нэр Авраамын итгэлийн үр хүүхдүүд болж байгаа байхгүй. Та нар ойлгож байгаа үстэй тий? За цаашаага хоёрт нь Авраамч хараагүй зүйлдээ итгэсэн, бид ч хараагүй зүйлдээ итгэсэн. Учир нь бид итгэлийн хувьд нэгэн утга санаа дор байна. Иймд Авраам анхлан итгэсэн нэгний хувьд итгэлээр амьдрах Иесус Христ итгэж хүн бүрийн итгэлийн эцэг юм аа. За түрүүч хата яг ижилхэн нэг санаатай байна. За цаашаа явъя. За 3 дахь чухал ойлгохоор нэгүслийн учир итгэлээр биелсэн амлалт. За нэгүслийн учир итгэлээр биелсэн амлалт. За амлалт гэхээр би ямар амлалтын тухай ярьж байна гэх юм бол хүн төрлөختнийг Бурхан аврах тэр амлалтын тухай ярьж байгаа байхгүй. За Бурхан аврах төлөвлөгөө хүний хүчин зүйлээс хамааруулсан бол энэ нь биелэх боломжгүй байсан. Үүний адил хууль нь аврах арга бус харин нүглийг мэдүүлэх юм аа. 4-р бүлгийн 14-ийг уншия. Авраам болон үр өдөн ертөнцийг өвлөгч болох амлалтыг хуулиар бус харин итгэлийн зөвлөөр хүртжээ. Хэрэв хуулиар багсдал өв залгамжлагчд юм бол итгэлэн талаар амлалт нь хүчингүй болгосон билээ гэсэн. Тэгэхээр энэ ч юуны тухай ярьж байна гэх юм бол Бурхан хүн төрлөختнийг аврах тэр амлалтаа хууль өгснөөр хийгээгүй. Хуулийн тухай бүгдээр хамтдаа бодъё л да. За хэрвээ хүн алах тухай. За арай жоохон хурц жишээ. Хэрвээ хүн алахыг одоо хуулиар буруу гэж үзээгүй байсан бол, хуулиар хориглоогүй байсан бол энэ хууль бас болохгүй шүү дээ. Хин нэгнийг одоо хорлоо гэж бодоход хинч хариуцлага тооцохгүй. Тэгэхээр хин нэг энийг одоо буруу зүйл гэх юм уу гэж харах болов. Одоогийн төсөл бид нэр яг нэг толгойдоо яг тийм бодогдохгүй байх. Хүн алах чинь угаасаа л бүр байж болшгүй зүйл шүү дээ. Тэгэхээр яг бид нарт яахгүй нэ нэг л бууж өгөхгүй байна. Гэхдээ хууль нь тийм байхгүй байсан бол хинч хэнийгч амийг хороосон гэсэн ямар ч хариуцлага тооцохгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хууль гэж яг үүний тухай хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр хууль нь болохоор бидний амьдралд ирсэн. Тэр хуулийг Бурхан биднэрт өгснөөр бид нар өөрсдөө хичнээн гим нүгэлтэй юм бэ гэдгийг л мэдүүлэхийг хүссэн. Ерөөсөн. Бурханы өгсөн 10 хууль байгаа шүү дээ. Тэр 10 хууль дээр Бурхан эзнээ хайрлах тухай, хөршөө өөрөө адил хайрлах тухай. Ерөөсөө л хажуудаа байгаа хүний эсрэг ямар нэг юм хийх нь энэ бол буруу гэдэг. Энэ чинь бол буруу зүйл юм аа гэдэг. Тэр хэрэг хууль байгаагүй бол бид нарыг буруу гэж буруутгах зүйл байхгүй юм чинь бид нар бүгдээрээ л буруу юм хийгээл явж явах байсан. Тэгэхээр Бурханы өгсөн тэр хууль бол яг тэр Бурханы яг тэр аврах төлөвлөгөө бол биш. Яг тэр Бурханы тэр аврах арга зам биш. Харин зөвхөн нүглийг л мэдүүлэх чинь чи өнөөдөр нүгэлтэй байгаа шүү гэдгийг чинь л яг мэдүүлэх гээд байгаа гэсэн үг. За тэгээ цаашаа явъя. За Бурханы аврал бол бэлэг, харин бэлэг нь хүн бүрт ялгарлгүй тарагдсан. Гагцхүү үүнийг хүлээн авах хэсэг нь хүн бүрийн өөрийнх нь шийдвэр. Тэгэхээр Бурхан ямар арга зам сонгосон байна гэх юм бол хуулиар биш те Авраам энэ дээр бичсэн байж те Авраам болон үр удам нь ертөнцийг өвлөгч болох амлалтыг хуулиар бус харин итгэлийн зөвлөөр хүртжээ. 13 дугаар ишлэл. За 13 дугаар ишлэл манайхаа хараарай. Хуулиар бус харин итгэлийн зөвлөөр хүртжээ. Хэрэв хуулиар байгсагд өв залгамжлагчд юм бол итгэлэн талаар амлалт нь хүчингүй болгосон билээ. Одоо бүгдээрээ бодъё л да. Хууль ямар ард түмэнд өгөгдсөн билээ? Еврей үндэстэнд те. Хэрвээ Бурхан бүх ертөнцийг аврах гэжсэн бол
Зөвхөн еврей үндэстэнд л тэр хуулийг өгсөн. Тэгээд тэд нэр тэр хуулийг мэдж байгаа. Тэд нэр тэр хуулийг дагна. Тэгээд дагаж чадсан нь аврагдана. Тэгэхээр зөвхөн тэр үндэстэн аврагдах болчих жоох байхгүй. Гэхдээ бас энэ дээр юу гэж юм хэл тэр хуулийг авсан тэр еврей үндэстэн ч бас тэр хуулийг дагаж чадаагүй. Тийм болохоор ямар ч үндэстэн байсан тэгээ ямар ч одоо хүн төрлөختөн ерөөсөө хуулийн өмнө мөхс юмаа гэдгийг харуулж байгаа. Хинч тэр моралын хуулийг дагаж чадахгүй гэсэн үг. За тэгээд саяны тэр өгүүлбэр болохоор Бурхны аврал бол бэлэг гэсэн байгаа. Нэгүсэл гэж бичсэн байгаас те. Бурхны аврал бол нэгүсэл. Бурхан шудраг. Тэгээд биднэрт үгээ хэлсэн. Та нар гим нүгэл үлдэж болохгүй гэсэн. Тэгээд бид нар гим нүгэл үлдсэн үү? Үлдсэн. Гим нүгэл үлдсэн хүн шийтгүүлэх зохистой. Шийтгүүлэх зохистой. Гэхдээ Бурхан биднийг шийтгэхийг хүсээгүй. Гэхдээ Бурханы шудраг зан чанар бол биднийг заавал шийдэх ёстой. Гэтэл Бурхан биднэрт хайртай учраас яг тэр Тамирын ахлагчийн хэлсэн тэр үнгүү бэлэг би та нарт тэр авралыг үнгүү өгье гэдэг. Харин тэр шудраг зан чанарынхаа төлөө биднийг заавал шийдэх ёстой байгаа шүү дээ. Тэр шийтгэл хаана очсон бэ гэхээр түүний цорын ганцгүй Есүс дээр очсон. Тэгэхээр Бурханы яг тэр шудраг зан чанар бас тэр хайр хоёр яг тэр загалмаа дээр огтлсон гэсэн үг. Та бүхэн ойлгож байна уу те? Заавал шийдэх ёстой. Шийдэх гэсэн чинь шийдгэлийг бид нар дааж чадахгүй. Тэгсэн чинь тэгвэл би тэр шийдгэлийг өөр дээрээ буулгая гэдэг Бурханы хүүдээ өөрийн цорын ганцгүй Есүс дээр тэр бүх ачааг үүргэсэн байна. Гагцхүү үүнийг итгэлээр хүлээн авах гэсэн хүн бүрийн өөрийнх нь шийдвэр гэдэг. Тэгэхээр загалмаан тэр ажил бол аль хэдийн хийгдсэн. Тэр нэгүслийн ажил аль хэдийн хийгдсэн. Харин одоо бидний хийх зүйл юу вэ? Тэрийг сонсоод хүлээн авах уугүй юу гэдэг л байна. Тэр мэдээнд итгэх уугүй юу? Мэдээ болохоор нэгэнт босон үйл явдлын тухай ярьж байгаа. Харин гэхдээ бид нэр тэрэнд итгэх уугүй юу гэдгээ өөрсдөө шийднэ. Тийм ээ? Харин бид нэр одоо ингээд харах юм бол одоогийн цаг хугацаанд харах юм бол Бурханы амлалт тэр ер нь Библиэд биелсэн юм уу гэдээ бүгдээрээ ингээд уншаад судлаад үзье л. Тэгэх юм бол бид нар доор бичсэн байна те. Авраамд өгсөн Бурханы амлалт хэрхэн байсныг судар бидэнд гэрчилгээ гэдэг. Библи бидэнд гэрчилж байгаа. Яаж гэрчилж ийм юм бол бүгдээрээ Эхлэл номыг үзэх юм бол Авраамд Бурхан амлалт өгсөн байгаа. Үр хүнд удам хугацаагийн чинь би бүр хэмжээшгүй ихээр олшруулна гэсэн үү? Тэ олшруулсан уу те? Агуу том үндэстэн болгосон. Еврей үндэстэн одоо бүр дэлхийд даяар таарсан тийм үндэстэн байгаа шүү дээ. Тэгээд энэ үндснээр дамжуулаад энэ ертөнцийг бүр аварна гэсэн. Харь үндэснүүдийг аварна гэсэн. Өнөөдөр Есүсээр дамжуулаад те Авраамын удмаас, Ноагийн удмаас одоо гарсан Есүсээр бүх дэлхий одоо энэ сайн мэдээг сонсож байгаа юу? Сонсож байгаа тийм ээ. Тэгэхээр Бурханы амлалт хэрвээ бид нар Библийг унших юм бол биелсэн байгаа. За цаашаа явъя. Дараагийн чухал ойлголт Есүс Христ ба Бурханы хайр. За Паул төгсгөлд нь Есүс бол тэр амлалтын биелэл байсан гэдгийг Ром номын 4-р бүлгийн 25 дахь эшлэлээр бичсэн байна. Бүгд 25 дахь эшлэлийг харъя. Хамгийн доод бидний хилэнцээс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвтгөхийн төлөө амьдсан юм аа. Тэр Паулыг энэ 4-р бүлгийн тэр захааныхаа төгсгөл болохоор бидний хилэнцээс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвтгөхийн төлөө амьдсан юм аа гэж үздсэн. Тэгэхээр Бурханы хүн төрлөختнийг намайг таныг аврах тэр амлалт болохоор хэн нэгэн хүний үйлсээр ирээгүй. Бид нэр өөрсдөө хичээснээр ирээгүй. Бид нэр өөрсдөө ирж хайснаар ирээгүй. Бид нэр хичнээн Бурханд хүрээгээд ч ямар ч хүрэх бүр ямар ч боломж байхгүй. Харин Бурхан өөрөө бидний дээр буужсан тийм. Тэгээд Есүс бол тэр амлалтынх нь биелээс. Тэр амлалт Бурхан биднийг аварна гэсэн төлөвлөгөө Бурхан өөрийнхөө хүчээр өөрөө л хийхгүй бол хүн төрлөخت нь ямар ч тэр амлалтыг авах ямар ч боломжгүй байсан. Одоо харин бид нар боломжтой байна. Бид нар сайн мэдээг сонсоод түүнийг хүлээж аваад
зүрх сэтгэлдээ гимшээд те би үнэхээр яг ингэж аврагдсан юм байна. Би үнэхээр гим нүгэлтэй юм байна. Би үнэхээр Есүс Христийн золиосоор аврагдсан юм байна гэж итгэл хангалт ерөөсөө энийг. За үйлдэх зохистой цорын ганц нь Есүс Христ байсан бөгөөд Бурхны хүслийн дагуу хүү өөрийнхөө амийг өгсөн гэдэг. Еврей номын 5 дугаар бүлгийн 9-дэр ингэж бичсэн байна. Тэр төгс болгогдсноороо өөрт нь дуулууртай байдаг бүхэнд мөнх авралын үндэс нь болсон гэсэн. Тэгэхээр бүгдээрээ бодъё л да. Тэр гим нүгэлтэй хүмүүс тэ Бурхны тэр шудраг байдлыг зөрчсөн гим нүгэл бити хийгэрэй гэсэн чинь хийсэн. Тэгээ шийтгэлийг авах зохистой хүмүүс. За тэгээд тэр шийтгэлтэй хүмүүсийг аврах гад тэр золиосыг гарах гэсэн чинь золиосонд нь дахиад нэг гим нүгэлтэй хүнийг золиослоё гэж бодъё л да. Тэгвэл энэ шудраг. Цайрч чадах уу? Гим нүгэлтэй хүний төлөө гим нүгэлтэй хүн шийтгэгдэнэ. Тэгэхээр чи ерөөсөө авцалдахгүй байгаа баста тий. Та нар юу гэж бодож байна тийм үстэй. Харин Еврей номын 5 дугаар бүлгийн 9-дэр юу гэж хэлсэн бэ гэхээр Есүсийн тухай хэлсэн байгаа. Тэр төгс болгогдсноороо өөрт нь дуулууртай байдаг бүхэнд мөнх авралын үндэс нь болсон. Төгс болгогдсноороо гэж хэлсэн байгаа. Яагаад Есүс цовлогдсон? Яагаад Есүсийн ганцхан хүний үхэл яагаад бүх хүн төрлөختний гим нүглийг өнгөрсөн болоод ирээдүйд бүгдийг хаацалсан юм? Яагаад бүгднийг ариутгасан юм? Яагаад гэвэл тэр төгс байсан? Яагаад гэвэл тэр цорын ганц тэр зохистой нэг юм байсан. Гим нүгэлгүй байсан. Тийм учраас яг энэ дээр бичсэн мөн төгс болгогдсноороо өөрт нь дуулууртай байдаг бүхэнд мөнх авралын үндэс болсон. За цаашаа бүгд хамтаа явъя. Бурхан амлсан амлалтаа өөрийн хүчээр, өөрийнхөө золиосоор хайрын улмаас гүйцээснийг бидэнд тодоос тод бас Паул хэлсэн байна. За энэ юуны тухай ярьж байгаа юм бол Бурхан биднэрт аврах амлалт өгсөн. Тэгтээ тэрийг бидний хүчээр юм уу бидний оролцоотой хийгээгүй. Өөрийнхөө хүчээр хийсэн. Мөн золиос нь биднээс гарсан золиос байсан уу? Үгүй өөрийнхөө золиосоор хийсэн. Тэгтээ яагаад биднийг аврах болсон юм? Яагаад энэ золиосыг гаргах болсон юм? Яагаад хүч чармаалтаа гаргаад хүн төрлөختнийг аврах болсон юм? Иохан 3:16 бүгдээрээ мэдэн шүү дээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан бол цорын ганц хүүгээ өгсөн юм. Тэгэхээр хайрын улмаас Бурхан хүн төрлөختнийг аврахаар шийдсэн байна. Бас бичээс дээр ингэж бичсэн байдаг шүү дээ. Идүүгээ итгэл, найдвар, хайр гур байна. Үүнээс хамгийн агуу нь хайр юм аа гэд. Яагаад хамгийн агуу нь хайр гэж бичсэн юм бол би бас энэ тухай боддог гэсэн байхгүй. Итгэл, найдвар, хайр гур гэд байсан чинь хайр нь хамгийн агуу юм аа гэж бичсэн байгаа байхгүй. Яагаад итгэл нь илүү юм аа эсвэл найдвар нь илүү байгаагүй юм бол гэд. Тэгээ би ингэ бодсон чинь хүн төрлөختнийг аврах тэр аврах болсон тэр цорын ганц шалтгаан бол Бурхны хайр байсан юм. Хайр байсан учраас тэгэхээр хүн төрлөختнийг ертөнцийг хайрлсан учраас Бурхан өөрийнхөө хүчийг гаргасан. Тэгээд өөрийнхөө золиосыг өгсөн. Тэгээд тэр амлалтаа биелүүлсэн. Бидний оролцоо ерөөсөө байгаагүй. Тэр Паул багшаас яг энэ ч болохоор яг үүнийг л хэлхий зорьсон. Авраам ч гэсэн итгэлээрээ зөвтгөгдсөн. Үүсээр биш, ямар нэгэн үүс хийснээр биш, итгэлээрээ зөвтгөгдсөн. Тийм учраас Есүс Христэд итгэдэг, итгэлээр амьдардаг, итгэлийн дагуу явдаг тэр бүх хүмүүсийн үг эцэг юм а гэж хэлсэн байна. Тэгээд тэр Бурхны амлалтаас үүсээр биш, сүсэг бишрлэр биш, ямар нэгэн хуулийг дааснаар биш. Харин тэр зөвтгөлөөр тэр Есүс Христэд итгэлийн зөвтгөлөөр хүн төрлөختөнд ирсэн юм а гэдгийг хэлсэн. За тэгээд төгсгөлд нь бид нэг 3 тийм зүйл бичсэн байгаа. Тэгээ энэ болохоор ерөнхийдөө энэ Паул багшийн яг энэ 4-р бүлэг дээр ер нь баг эхний энэ 1 2 3 4-р бүлэг дээр яг хэлэх гэж байгаа тэр гол санаануудыг хэлсэн болоо гэж бодсон. Тэгэхээр үйлсээр бус итгэлээр хуулиар бус нэгүслэр хүний чармаалтаар бус Бурхны хүч чадлаар бид аврагдсан юм. Тэр энийг л бид нар яг сайн ойлгох хэрэгтэй. Тэр би түрүү маш олон зүйл ярьлаа тэгээд заримдаа би ингээд номлол сонсглохлоор номлоо ингээд сонссны дараа ингээд бүгдийг сандгүй байхгүй. Тэгээ яг анхааралтай ингээд чагнаж жагаад за
За би чинээс нэг санааг нь л яг хэлэх гээд байгаа гол санаа нэг ганцхан зүйлийг л зүгээр нэг үгээр ч юм уу хэцөөх үгээр ойлгоод авчиг гэж боддог байхгүй. Тэгээ би та бүхэндээ зориулаад яг энийг бичээд энийг харах юм бол ерөнхийдөө энэ номлын ер нь утга санааг ер нь үлдээгээд авчих юм байна гэж бодсон байхгүй. Тэр бүгдээрээ хамтдаа уншицгаая. Тэгээ 1 2 3 Үйлсээр бус итгэлээр, хуулиар бус нэгүслэр, хүний чармаалтаар бус Бурхны хүч чадлаар бид аврагдсан юм аа. Амен. Тэгээ та бүхэндээ баярлалаа. Тэгээд бас анхааралтай сонссон явдалд. Тэгээд бас Бурхны үнэхээр яг хийсэн тий энэ ажлыг бас бүгдээ ойлгохын тулд хамтаа хичээцгээ. Энэ бол бас яг хэцүү ном. Ингээд хэлийг гэхээр амар олон хэлэх зүйл байдаг. Ингээд хамгийн гол санааг хэлчихээр бүгдээрээ л амар гол санаа юм шиг. Тэгэхээр номлоход аюу хэцүү юм бэлээ. Тэгээд чадгаараа та бүхэндээ хуваалцлаа. Тэгээд бас эзэнт бүх талархлыг өргөцгөөё. Тэгээд бүгдээ хамтаа залбирцгаая.